Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ пост оруулсан байна. За тэрээр шинэ постонда дурдахтаа Америкийн нэгдсэн улс ормосын хоолойг бүрэн хянж байгаа. За түүнээс орж гарах бүх хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хянж байгаа гэдгийг хэлсэн. За Америкийн нэгдсэн улсын зөвшөөрлгүйгээр ямар нэгэн хөлөг онгоц орж гарах боломжгүй болсон гэдгийг мэдэгдэж байгаа юм. За мөн тэрээр Truth Social нийгмийн сүлжээнд оруулсан постондоо Иран өөрсдөө удирдахж байгаа хэн гэдгийг олж мэдэхэд маш хэцүү байгаа. Тэд зүгээр мэдэхгүй байгаа. За тус улсад эрс хатуу үзэлтэй хүмүүс болон аядан үзэлтнүүдийн хооронд галзуу дотоод тэмцэл өрнөж байна гэж хэлсэн байна. За харин энэ постихоос оруулахаасаа хэдхэн минутын өмнө Ираны хөлөг онгоцыг минаар буутахыг Тэнгисийн цэргийн хүчиндээ тушаасан гэсэн нийтлэлийг оруулсан байна. За мөн Америкийн нэгдсэн улсын зүгээс Ираны хөлөг онгоцуудыг хоолоогоор дамжин өнгөрөхийг хориглосон бүсэлт бол амжилттай явуулж байгаа. За тийм учраас бол энэ асуудал дээр сэтгэл хангалуун байгаа гэдгээ мэдэгдэж байна. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс хэд хэдэн постыг шүүн болон за мөн зарим цагуудад бол оруулж байгаа. За удаа оруулж байгаа постууд нь өөр хоорондоо зөрчилтэй мэдээллүүдийг өгч байгаа. За өөрөөр хэлбэл ер нь Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого за мөн Вашингтон цагаан ордын зүгээс явуулж байгаа бодлого нь чухам аль чиглэлд явж байгаа гэдгийг тодорхойлоход хүндрэлтэй байдлыг бий болгож байгаа. За үүнээс болоод Америкийн нэгдсэн улсын холбоотнуудын зүгээс ч гэсэн Америкийн явуулж байгаа бодлогот эргэлзэхэд хүрч байгаа юм. За Ираны зүгээс бол мэдэгдэл гаргахтаа Ираны хөлөг онгоцуудыг дамжин өнгөрөхийг Америкийн нэгдсэн улс хориглосон байгаа цагт Америктай цаашид инхий хилцээ хийх боломжгүй гэж Ираны удирдагчид мэдгдсэн. За үүний дараа ерөнхийлөгч Дональд Трамп дээр дурдсан постыг оруулсан. Дан эхэлснээс хойш ормосын хоолойн нөхцөл байдал хүндэрсэн. За үүгээр бол аралжааны хөлөг онгоцууд тээвэрхэхэд хүндрэлтэй байдал үүссэн. За зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээ мэдээлж байгаагаар Иран улс хөлөг онгоц тус бүрээс ойролцоогоор 2 сая ам долларын дамжин өнгөрөх төлбөр шаардсан гэсэн мэдээлэл төгсөн. За 4-р сарын 12-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Америкийн Тэнгисийн цэргийн хүчинд хандаж Иранд төлбөр төлсөн олон улсын усан онгоц бүрийг олж хориглох зааварчилгаа өгсөн гэдгээ захин орчинд нийтэлж байсан. За мөн хууль бус төлбөрийг төлсөн хэн боловч задгаа далайд аюулгүй нэвтрэх боломжгүй гэж ерөнхийлөгч хэлсэн. За ингээд түүнээс харин хэд хоногийн өмнө бол мөн Америкийн ерөнхийлөгч энэхүү төлбөртэй холбоотойгоор өөрийн санал бодлоо илэрхийлсэн. За тэрээр хэлэхдээ магадгүй Америкийн нэгдсэн улс Иран бол хамтраад аж ахуй нэгж байгуулад за ингээд төлбөр ногдуулад үүнээсээ ашиг олох боломжтой гэсэн ийм сонирхолтой бас саналыг тавьсан. За харин энэ төлбөртэй холбоотойгоор мэдээлэл саяхан олон нийтэд бас анхаарлыг татаж байгаа. За учир нь гэвэл Ираны парламентын дэд дарга уг төлбөрөөс цуглуулсан анхны орлогоо улсынхаа төв банкнд байршуулсан гэсэн мэдээллийг өгч байгаа юм. За өөрөөр хэлбэл ормосын хоолой хаалттай байгаа явдлаас Иран улс тодорхой хэмжээгээр төлбөр авч байгаа. За үүнээсээ тодорхой хэмжээний бас ашиг орлого олж байгаа нь энэхүү мэдээлэлээс харагдаж байгаа юм. За харин Америкийн нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн бүсэлд нь Ираны дэглэмд дарамт учруулах зорилготойгоор анх тавигдсан. Гэвч бол энэ нь дэглэм гэхээсээ илүү энгийн иргэдийн аж ахуй амьдралд сөрөг нөлөөллийг учруулж байгаа юм байна. Олон гэр бүл бол одоогийн байдлаар өмнө нь хадгалж хуримтлуулсан зүйлүүдээр амьдарч байгаа. Нөхцөл байдал хэр удаан үргэлжлэх, хэр удаан хугацаанд дэвчих нь тодорхойгүй гэдгээ хэлж байна. За Ираны их сурвалжуудын мэдээснээр залуучууд өмнө нь бол бие дааж эцэг эхээсээ тусдаа амьдардаг байсан бол буцаад эцэг эхийнхээ гэрт ирж амьдарч байгаа юм байна. За мөн зарим залуучуудын хувьд Тегеран зэрэг томоохон хотуудаас нүүж өөр газар бол амьдрал ахуйгаа сайжруулах боломжийг эрэлхийлж байгаа. Нөхцөл байдал бол хүнд байгаа гэдгийг мэдээлж байна. За харин Америкийн нэгдсэн улс Ираны бомбуудыг хаах явцдаа Энтекийн далайд Ираны газрын тосыг хууль бусаар хил давуулан тээвэрсэн хэрэгт буруутхан өөр нэг танкер онгоцыг Америкийн цэргийнхэн саатуулсан гэдгээ хэлсэн байна. За энэ явдал нь Ираны хувьсгалт Гавард ормосын хоолой ойролцоо 2 хөлөг онгоцыг хурааж авсан гэсэн мэдээлэл гарснаас нэг өдрийн дараа болсон байна. За энэ нь бол эргээд энтхэг болон зүүн өмнөд Азийн орнууд орших Бенгалийн буланд Америкийн нэгдсэн улсын цэргийн хүчин Ираны хөлөг онгоцонд нэвтэрч орсны хариу үйлдэл болж байгаа юм. Америкийн батлан хамгаалахын пүрэв гарагт Энтекийн далайд бол Иранаас газрын тос тээвэрлэж явсан хориотой улсын дулбай тэмдэггүй хөлөг онгоцын давцан дээр гарсан гэдгээ
зарласан байна. За хөлөг онгоцны хяналтын мэдээлэлээс харахад энтхийн талаад Шри Ланка, Индонези хооронд Majestic X нэртэй газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц байсан. За энэ нь Америкийн нэгдсэн улсын өмнө нь хурааж авсан Tiffany газрын тос тээвэрлэгч онгоцтой ойролцоо байршилтай хөвж байсан байна. Хөлөг онгоц Хятадын Зовшан руу явж байсан гэсэн мэдээллүүд бас ирж байгаа юм. За өөрөөр хэлбэл Ираны хөлөг онгоцыг булааж авсан. За мөн одоо энэхүү саатуулж байгаа явдал нь харилцан бас бие биенийхээ хөлөг онгоцуудыг саатуулж байгаа хоёр талын үйл ажиллагааг харуулж байгаа юм. За өөрөөр хэлбэл хоёр тал бол хоёр талдаа бүслэлт хориглолт тавьсан. За өөрөөр энэ нь бол ормосын хоолоогоор баг одоо нэгч хөлөг онгоц нэвтрэх боломжгүй байдлыг үзүүлж байгаа. За энэс болоод мэдээж хэрэг дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөлөл авчирна. За тийм учраас улс орнууд альтернатив буюу өөр хөлбөрийг бас бодож олоход анхаарал хандуулж байгаа юм байна. За тухайлах юм бол энэхүү одоо ормосын хоолой за мөн Персийн булангаас нефт шатгуунаас ихээхэн хамааралтай байдаг зүүн өмнөд Азийн улс болох Японы хувьд бол энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор бас өөрийн холбоотон түвшүүдтэйгээ холбогдож байгаа юм байна. За пүрэв гарагт Японы ерөнхий сайд Санай Такачи ормосын хоолойд хорцтмол байдал үргэлжилж байгаа энэ үед Токиогийн зүгээс эрчим хүчний хангамжаа нэмэгдүүлэх зорилгоор Сауди Арабтай цаашдаа хамтын ажиллагааг өрнүүлэх за ингэхдээ альтернатив бас тээврийн замыг олох зорилгоор ажиллаж байгаа гэдгийг хэлсэн байна. Санай Такачи Сауди Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Саламантай утсаар холбогдож ярихдаа Америк Израилийн үзүүлж байгаа энэхүү үйл ажиллагааны улмаас Ираныг ормосын хоолойг хаахад хүргэсэн. За үүний дараа улаан тэнгисээр Японд түүхэн эд нийлүүлж байгаа энэ байдалд бол Риядад талархал илэрхийлж байгаа гэдгээ илэрхийлсэнийг Японы гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан байна. За өөрөөр хэлбэл улаан тэнгис дээр дамжуулан Япон улсын зүгээс нефт шатгуунаа авах сонирхолтой байгаа. За үүнд нь бол Сауди Арабын тусалцаа өндөр байгааг онцолсон. За Токиогийн хүсэлтийн дагуу угсаа залгамжлах хунтайж Япон зэрэг зах зээлд тогтвортой эрчим хүчний хангамжийг хангахад ажиллаж байгаа улс орнуудад эргээр хариу өгөхөд бэлэн байгаа гэдгийг хэлээд хоёр улсын удирдагч ойрхон дорнодын нөхцөл байдлыг эртгэн намжаахын тулд хүчин чармаалтай уялдуулах, зохицуулах амлалтаа баталгаажуулсан гэж Японы гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан. Мөн Сауди Араб, Америк, Ираны хооронд зуучлагчаар ажиллаж байгаа Пакистантай хамтран ажиллаж дипломат шийдэл олохын тулд ажиллаж байгаа гэдгээ Японы талд мэдгдсэн байна.